Ашигт бэлтгэлийн газраас өчтөрийн байдлаар нийт 490 тусгай зөвшөөрлөг аж ахуйн нэгж иргэдэд захимаар олгосон байна. За энэ сарын 21-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг захимаар олгох явцад систем нь гацсан. Үүнээс үүдэж хайгуулын тусгай зөвшөөрлөх хүсч өргөдөл гаргасан компани иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн юм а. Улмаар систем яагаад гацаг гэдэг шалтгааныг тодорхойлохоор тогтнолын ерхий газар, кибер аюулгүй байдлын газар, үндэсний дата төв бол эрүүгийн цагдаагийн газраас бүрдсэн ажлын хэсэг ажиллажээ. Кибер аюулгүй байдлын газраас системийн кодод алдаа гарсан нь системийн 2 дугаар сервер унтарч дахин ачаалахад нөлөөсөн гэж дүгнсэн байна. Тодорхойлбол зөвшөөрөл олгох захим систем гацсан нь хүний санаатай үйлдэл биш, мөн гаднаас тус системийн аюулгүй байдалд нөлөөлж халтаагүй гэх дүгнэлтийг гаргасан байна. Ингээд уржигдраас буюу өнгөрсөн даваа гарагаас эхлэн ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг захимаар үргэлжлүүлээ олгож эхэлсэн тухай ашигт малтмалын газрын дарга өрийн туяа өчигдөр мэдэгдэв. Дэлхийн зах зээл дээрх газрын төсний үн сүүлийн 1 жил гаруй хугацаанд уналттай ахвар байгаа. Шатхуун үйлдвэрлэх түүхийн эдийн үнэ нь буурчхаад байхад Монгол улсын нефтийн импортлогчид шатхуун нь болохгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд байсаар байгаа юм. Тэгвэл уул уурхай юмнаас өчигдөр шатхууны бөөний үнд 300 төгрөгөөр буурсан тухай мэдэгдлээ. Ингэхдээ өрсөлдөөний тухай хуулийн зааснаар аж ахуйн нэгжийн борлуулж буй бүтээгдэхүүний үн тогтоох ажиллагаанд салбарын яам оролцох боломж хязгаарлагдмал байдаг. Гэхдээ газрын төсний бүтээгдэхүүний агуулгаас эргэн аж ахуйн нэгжүүд шатхууныг бөөнөр авахар болвол литр тутмыг нь 1390 орчим төгрөгөөр худалдаа авах боломжтойг онцлсон юм а. Давчхандаа өмнө нь 1 литр шатхууны бөөний үн нь 1690 төгрөг байсныг 300 төгрөгөөр хямдруулсан байна. Мөн 9-р сараас эхлэн хотын зах дүүрэг, Дархан, Эрдэнэтхэв аймгийн зарим сумдаас эхлэн жижиглэнгээр борлуулж байгаа шатхууны үн литр тутамдаа дунджаар 60 төгрөгөөр буурсан гэж уул уурхайн сайжигчид өчигдөр мэдээллээ. Төв банкнаас 2016 оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг улсын хурл дөрвөн мэдүүлэхэд бэлэн болсон байна. Эх оны мөнгөний бодлогод инфляцийг 7% барихаар Монгол онц тусгажээ. Энэ жилийн хувьд инфляц 6.6% байгаа юм. За инфляцийн түвшин буурсан хэдий ч бодлогын хүү өндөр хувьтай байна. Гэвч улсын төсвийн алдагдалд 679 тэрбумд хүрч долларын урсгал зарцсан тул бодлогын хөвг бууруулах боломжгүй байгааг Төв банкныхан өчигдөр мэдээллээ. Хэрэв эх онд Монгол банк инфляцийг 7% барьж чадвал 2017-оос 2018 онд 5-аас 7% байхаар тооцож байгаа юм а. Өнгөрсөн 6 дугаар сарын 19-ний өдөр улсын их хурлаар баталсан нийслэл хотын албан татврын хууль өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-ээс албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. За уржигдөр нийслэл иргэдийн төлөөлөгчид хуралдаж хуулийг ямар хүрээнд хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхойлж журмыг баталсан. Давчхандаа илүү хэрэгцээний 2 бараа 4 төрлийн үйлчилгээнээс авах татврын хэмжээг 1% байхаар баталсан юм. Тэгвэл өчигдөр нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлэг нийслэл хотын албан татврыг эсэргүүцэж байгаа илэрхийлж ардчилсан намын эрх баригчид эдийн засаг хямарсан энэ үед илүү хэрэгцээт бараа үйлчилгээ хэрэглэсэн нэрийдлэр иргэдэд нэмэлт ачаа